Сайн байцгаана хүүхдүүд ээ. Дэвтэр болон харандаага бэлдээрээ хичээлээ үзэж дууссаны дараа 5-ын тоогоо дэвтэр дээрээ бичээрэй. Одоо та бүгдний өмнө 5-ын тоог урихад бэлэн боллоо. 5-ын тоо. Сайн байцгаана уу? Намайг 5-ын тоо гэдэг. Одоо би та бүхэнд өөрийгөө танилцуулъя. Анхааралтай сайн сонсоорой. Миний нэрийг 5-ын тоо гэдэг. Дагаад хэлээрэй. 5. 5. 5. Энэ бол миний нэр. Харин намайг бичихдээ яаж бичдэг юм бол одоо би та бүхэнд харуулъя. Баруунаас зүүн тишээ шулуун жураас татлаа. Дээрээс доош нь шулуун жураас татлаа. Хагас дугуй зүрс татлаа. Ингээд боллоо. Би ингээд харвал оцсон шуудаа үнэхээр адилхан харагдаж байгаа үз. Энэ 5-ын тоо хүүхдүүдэд та нар дэвтэр дээрээ бичээрэй. Одоо хамтдаа хэд хэдэн зүйлсийг тоолцгоё. Эхнийх нь зүгий. Энд хэдэн ширхэг зүгий байна? 1 2 3 4 5. 5 ширхэг зүгий байна. Маш сайн байна. За тэгвэл энд хэдэн ширхэг машин байна вэ? 1 2 3 4 5. 5 ширхэг машин байна. Маш сайн байна. Энэ бол миний найз Майк. Майк хэдэн ширхэг шар хүлээж байна вэ? 1 2 3 4 5. 5 ширхэг үлээсэн байна. 5 ширхэг шар үлээсэн байна. Тэгвэл одоо энд маш амттай жихрнүүд харагдж байна. Хэдэн ширхэг жихэр байгаа юм бол 1 2 3 4 5. 5 ширхэг жихэр байна. Маш сайн байна хүүхдүүд ээ. Тэгвэл 5-ын тоогоо дэвтэр дээрээ хуулж бичээрэй. 5-ын тоо юутай адилхан харагддаг лөө хүүхдүүд ээ? Оцсон шуутай адилхан харагддаг шүү дээ. Тэгж бодож байгаад 5-ын тоогоо дэвтэр дээрээ бичээрэй.